Генетикийн шинжилгээ гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо жишээл нь энгийн би очиод генетикийн шинжилгээ өгөөд за би одоо ямар өвчнөөр өвчлөх боломжтой вэ гэсэн юм уу үзүүлэх боломж байдаг. Одоогийн байдлаар бол яг хавдар дээр байгаа. Genome check age гэж шинжилгээ байдаг. Энэ шинжилгээ болохоор хавдрын эрсдлийг тодорхойлдог. 11 төрлийн эрхтний тухайн эрхтнүүдийн хамгийн түгээмэл тохиолддог генийн мутацууд байдаг байхгүй. Тэр мутацууд нь болохоор одоо эрүүлээс хавдрээс болчдөг. Айгүй амархан. Тийм мутацтай тохиолдол. Эсвэл хавдрын эс үүсчээ тэрээ дархлааны эсүүд устгадаг байтал тэр дархлааны эсүүд нь тэрийг устгах чадахгүй байгаа тийм генетикийн мутацууд байдаг. Одоогийн байдлаар нэг түгээмэл тохиолдог нэг 60 гаруй төрлийн мутацууд байдаг. Тэндээс BDD-ийн хувьд болохоор нэг 57 төрлийн генийн мутац шалгадаг байхгүй. Жишээлбэл би өөрийгөө шалгуулж үзсэн. Тэгэхэд элгэний хавдар дээр ихэд надад 7 генийн алдаа байх хэрэгтэй байдаг. Тэрний 4 нь над дээр одоо эрсдэлтэй гараад ирэнгүүт та элгэний хавдар тусах эрсдэлтэй байна гэдээ ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр хавдрыг шалгах боломжтой болсон. Анжелина Жоли гэхэд ээж нөхрийн хавдартай болсон. Шалгасан тэр BRCA1 2 гэдэг генийн мутацтай байсан. Их чинь хавдар болсон, шалгасан бас мутац байсан. Өөрөө хавдар тусаагүй гэхдээ шалгасан чинь өөрт мутац байсан. Тэнгүүд өөрийнхөө хөхийг тариацсан. Тэгээ шинэ хөх хийсэн, хиймэл хөх хийлгэсэн. Урьдчилан сэргийлэх зорилгоор тий.